Оройн төр хэмжигчтэй амны үйл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид хятад судлаач, олон улс судлалын доктор Баатар Хүүг ураад байна. Студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчид бас танд бас энэ өдрийн мэнд төвшүүлье. Тэгэхээр сүүлийн үед одоо дэлхийд дахиндаа ялангуяа ойрхон дорнодын асуудал бол анхаарал татчихна. Тэгэхээр ойрхон дорнодын асуудал зөвхөн бүс нутгийн хэмжээнд биш, дэлхийн нийтийг хамрах ийм одоо нөлөөллийн эрсдэл байна гэж яриад байна л да. Ялангуяа хятад улс болвол одоо Иранаас нефт авдаг. Тэгвэл одоо тэр нефтийн импорт нь одоо эрс багасаад эхлэнгүүт инфляц үсэх эрсдэл байна. Тэгэхээр энэ нь явандаа Монголд шууд нөлөөлөх юм магадaltaй гэж судлаачид бас болгоомжилж яриад байна. Энэ дээр та ямар бодолтой байна? 2 дугаар сарын 28-нд эхэлсэн Израиль, Америкийн цэргийн хамтарсан цэргийн тусгай ажиллагаа энэ агаараар цохил төгссөн энэ үйл ажиллагаа одоо үндсэндээ 11 хоног руу ороо явж байна. Судлаачид авч үзэж байна. Өнөөдрийн байдлаар эхний 10 өдрийн байдлаар нийт эдийн засгийн хохирол ойролцоогоор 200 тэрбум долларлууд өгч байна гэж. Шууд хохирол. За энэ нь бол мэдээж шууд цэргийн тусгай ажиллагааны эдийн засгийн зардлууд байна. Маш том, маш өндөр үнэтэй одоо пуужингууд харуулж шít. За түүнээс гадна дэд үтсийн маш том хохирлууд авчирж байна. За энгийн хийгээд цэргийн албан хаагчдын амь эрсдсэн тоо бол одоо яг бүрэн гараагүй ч гэсэн Ираны хувьд бол одоо 1300 орчим, Ливандаар 400, за Америкийн цэргийн одоо яг албан хаагч бол 6. За дээрэс нь Израиль дээр 15 гэдэг ч юм уу. За Дубайд гэх мэтээр ингээд одоо Эрдэнэ түүний амнаас ирсэн энэ тоо бол одоо бас бүрэн биш байна. За мэдээж 1979 оноос хойш энэ исламын хувьсгалаас хойш төр засаг барьж байгаа энэ сүүлийн 47 жил барьж байгаа исламын бүгд найрамдах улс гэж нэрлээд явж байгаа энэ засаглал тухайн бүс нутагтаа зарим талаар аюул занал хийлэл, за бүс нутаг төдийгөө бус дэлхийн бусад орнд үзүүлж байгаа аюул занал хийлэл бол ингээд хитрээд явчихсан учраас Америк нэгдсэн улсын зүгээс одоо ийм шийдэл хүрч 2 дугаар сарын 27-нд тэгтэл бол яриа хэлцээр үргэлжлэж байсан боловч үнэхээр одоо энэ дундуураа ийм цохилтыг өгсөн. Ийм үйл явдал болоод за үүнээс шалтгаалаад дэлхийн газрын цусны бүтээгдэхүүн, түүхийн нефтийн хамгийн гол одоо экспортлж байгаа бүс нутаг буюу энэ Персийн булангаар дамжаа Сауди Араби, Эмират, Бахрейн, Катар, Кувейт, за Иран, Ирак гэх мэт улс орнууд бол дэлхийн маш том газрын цусны экспортлж байгаа бүс нутаг. Ялангуяа тэр Арабын тэнгис рүү орж байгаа тэр Хормузын хоолойгоор бол энэ 3 арлыг тойрж гарахаас шалтгаалаад яалтчгүй Ираны контролд байгаа энэ бүс нутаг руу Иран өөрөө контрол тавиад байгаа. Энэ үүнээс шалтгаалаад за мэдээж энэ дайны цохилтын үед болж байгаа учраас энэ нефтийн байгууламжууд, ачаах байгууламжууд, терминалуудад мөнгө цохилт өгж байгаа шалтгаалаад дэлхийд даяар нефтийн бас богино хугацааны шок үүсэж байна. 3 дугаар сарын 9-ний 12 цагт нефтийн үн 11 баррел нь 114 доллар хүрсэн. Энэ 2022 оны 4-р сард Орос Украиний хямралаас хойш хамгийн өндөр өсөлт. Тэгэхээр одоо энэ он гараад 1-р сард гэхэд л одоо нэг 60 орчим доллартай байсан бол 114 доллар гэдэг чинь баг 2 дахин өсөх ийм эрсдэл үүссэн байна шүү дээ. Яг энэ цохилтын өмнө 69.4 доллар байсан. Харин одоо та бүхэн ярилцахаас нэг цагийн өмнө гэхэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас нийтэд хандаж мэдээлэл хийлээ тий. За энэ Ираны энэ хямралт байдал цохилт бол Ираны дай удахгүй дууснаа. Одоо тийм учраас газрын тосны үнийг хөөрөгдөд байгаа энэ байдал бол одоо арилнаа гэж энэ бэрхшээлийг арилганаа гэж мэдээлэл өгсөн байсан. За гэхдээ энэ тийм санаан зургаар хурдан эдгэрчих тийм бэрхшээл бол бас биш. Нэг хүний мэдээлэлээр тий энэ дэлхийн зах зээлийн үн буурчихгүй гэдэг. Яг уу өнөөдөр өглөөний байдлаар биржүүд дээр бас эргээ 100-аас дотор орчлоо тий 90 орчим байна. Одоо та бүхэн ярьж байгаа яг энэ цаг үед 90-94-ийн хооронд Брент ангиллын түүхийн нефтний үн байна. Өөрөөр хэлбэл огцом өсөөд буураад нэг ийм тогтуургүй урьдчилан таамаглах боломжгүй ийм нөхцөл байдал үргэлжилж байна. Тэгэхээр одоо бол Ираны тал бол Ормузын хоолойг бол хаацсан, бүрэн хаацсан байна. Үүнээс болоод нэг 150 орчим одоо онгоцод хэн дээргээс хаацсан. Хятад улсын бас импорт нефтийн хангамж энэ хэрээрээ одоо бас дутагдах эрсдэл үүсэж байна. Эндээс болоод хятадын эдийн засаг тодорхой хэмжээгээр буурахч гэдэг юм уу, үйлдвэрлэл багасах ийм эрсдэл үүсчлээ гэж яриад байна. 2025 оны байдлаар Бүгд найрамдах Хятад улсын
газрын төсний бүтээгдэхүүний хэрэглээ нэг 760 сая тонн байж. За мэдээж энэ 75-аас 78-ийн хооронд сүүлийн жилүүдэд дандаа импортын хамааралтай гадаадаас авдаг гэсэн үг. Үүний 42 зарим жилийн шалтгаалаад 42-оос 52-ийн хооронд яг энэ хормозын хологоор буюу энэ персийн булангаас авч байгаа. Тэр тусмаа Иранаас үндсэндээ 13%. Энэ бол Хятад улсын хувьд нийлүүлэлтийн гинжин хэлхээнд ирж байгаа айгүй том эрсдэл, маш том эрсдэл. За хамгийн том нийлүүлэгч бол мэдээж Оросын холбооны улс. Одоо 2025 он 100 сая тонн нефт бүтээгдэхүүн Оросын холбооны улсаас түүхийн нефт авсан байна. Энэ дээрийн одоо эх сараас эхлээд захиалгаа нэмэгдүүлэх тийм арга хэмжээг, яаралтай арга хэмжээг Оросын холбооны улстай яриа хэлцээ өчигдрөөс эхлээд явж байна. За дээрээс нь тэгэхээр өөрөөр хэлбэл Иранаас одоо нийлүүлэлт багасчингууд тэр одоо дутагдж байгаа орон зайгаа Оросоос нөхөх тийм бодлого бариад эхэлчихлээ. Тий, бусад улсуудаас одоо Малайз ч юм уу, Бразил ч юм уу тий. Бусад улсуудаас за мэдээж уг нь Венесуэлээс ч бас Хятад улсын эрчим нефт хэрэглээнийхээ 6.5 орчим хувийг Венесуэлээс авдаг байсан. За Венесуэл дээр та бас эрсдэл үүснийг та мэдж байгаа тий. За эдгээр эрсдлүүд нь Хятад улсын хувьд яалтчгүй үнийн өсөлтийг бий болгосон. Хятад улсын нефт бүтээгдэхүүний хэрэглээний дүрм журмаараа ажлын 10 хоногт нэг удаа үнийн зарлаад тэгээд 10 хоногт тэр үнийг мөрддөг. Өчигдөр өглөө 9 цагт 3 сарын 9-өөс эхлээд одоо 19-ны хоорондох мөрдөх үнийг зарласан. 5 моогоор нэмэгдсэн. Энэ бол Монгол мөнгөөр 250 төгрөг 280 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг тийм. Хамгийн том шалтгаан нь энэ хямралт нөхцөл байдал. За цаашдаа энэ мэдээж импортын хамааралтай улс орон учраас энэ хямралт нөхцөл байдал дахиад цаашдаа нэг юу гэдгийг дахиад 14 хоног үргэлжлэхдээ Хятад улсын дотоодын тээвэр, аялал жуулчлал гэх мэтийн салбарууд дээр их хэмжээний яалтчгүй таны ярьж байгаа үнийн өсөлтүүд, тодорхой хэмжээний дарамтууд орж эхлэх. Ийм одоо урьдчилсан чиг хандлагыг бол Хятад улсын судлаачид авч үзээд нэг яралтайгаар бусад импортын бусад хувилбаруудаа бодж эхэлж байна. Гэхдээ бүгд намд Хятад улс стратегийн импортын одоо стратегийн 80-аас 90 хоногийн нөөцтэй. Аюулгүй байдлын 140 хоногийн нөөцтэй. Тийм учраас бас урт хугацаанд ийм богино хугацааны хямралыг тэд нэг тийм том хэмжээний үнийн савлгаатайгаар үүсэхгүйгээр даваад гарчих бүрэн боломжтой учраас миний хувьд бол энэ хямралт нөхцөл байдлыг 14 хоногийн дотор ингээд хэвийн түвшинд ороход Хятад улсад том хэмжээний зах зээл дээр үнийн өсөлт бол бий болохгүй. Таны сайн хэлж байгаагаар Хятад улс бол нефт шатхууны нөөц бол 140 хоногийн нөөц гэхэлч одоо бараг л 4-5 сарын нөөц байна шүү дээ. Тэгэхээр одоо Венесуэлийн газрын тосвол тэр чигтээ Америкийн одоо мэдлэлд очичлоо тийм үү? Иран бол одоо ингээд зөрчилтэй байгаа тохиолдолд ормозын хоолой хаагдсан тохиолдолд бас нийлүүлэлт хаагдчихлаа. Тэгэхээр нийлээд бол нэг 20 орчим хувь нь бол Хятадын нефтийн импорт бол ингээд ийм дутагдах эрсдэл үүсэж байгаа учраас энийг 20%-ийг Оросоос одоо нөхөх юм бодлого байна гэж ойлгож болох уу? Зөвхөн 20% биш л дээ. Одоо дахиад эрсдлийн тэд юугаа тарааж байршуулж байгаа байхгүй. Эрсдлийн одоо арай зөвхөн одоо юу гэдгийг Оросын холбооны улс дээр нэг одоо байгаа импортынхаа 17%-ийг нэг 20% болгодог. За Малайзд байгаа 8%-ийг нэг 11% болгодог ч юм уу. Бразил дээр бусад их улсрууд дээр юу гэдгийг Ирак ч юм уу тий. Бусад улс орнууд дээр бүгдэнд нь 20%-ийг 2-оос 3%-аар нэг 7 оронд хуваагаад хангамжаа нэмэгдүүлчих бүрэн боломжтой. Тэгэхээр Иракаас хэрвээ тодорхой хэмжээгээр одоо энэ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломж ер нь одоо яг одоогийн тохиолдол байна уу? Жишээлбэл одоо Иракаас нефт зөөхөнд бол заавал одоо ормозын хоолойгоор л амжих болно шүү. Тэгэхээр энэ хоолой хаагдсан тохиолдолд Иракаас бол нийлүүлэлт бол нэмэх боломж байхгүй л. Тийм гэхдээ дараагийн сараас л нэмэх боломжтой л дээ. Хэрвээ энэ сарын дотор 3 дугаар сар дотор энэ Иран, Америк нэгдсэн улсын хооронд гал зогсоо жинхэнэ хэлцээр үргэлжлэх юм бол энэ хоолойгоор дамжих одоо тээврийн танкерууд чөлөөтэй явж эхлэвэл гэхдээ энэ дээр бас нэг асуудалтай зүйл байна. Яг гэвэл энэ дайн эхлэхээс өмнөөс ч эхлээд яригдсан дайнтай зэрэгцээд одоо дайны хажуугаар дажин гэдэг нэг юм зүйл ингээд ашиг хонжоо хайж байгаа нэг ийм зүйл бол ажиглагдаад байна. Хуучин 100 сая долларын нефт бүтээгдэхүүн ачсан маш том хэмжээний танкер энэ хоолойгоор дамжихад далайн тээврийн даатгалын зардал байсан. Энэ бол нэг $220 мянган байсан байна л да. Одоо яг адилхан хэмжээтэй байхад үндсэндээ $460 мянган болчихлоо. 2.2 дахин өссөн байна. Тэгэхээр энэ даатгалын компаниуд эрсдлийг бол асар өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа. Мэдээж одоо дайн өрнөж байгаа учраас. Гэхдээ энэ дайны дараа
гал зогссон дараа энэ бусад үнийг хөөргөдөж байгаа бусад хүчин зүйлсүүд дээр одоо дэлхийн хамтын нийгэмлэг юу гэдгийг маш хоёр талын яриа хэлцээр үргэлж хичээж үнийг хөөргөж байгаа бусад хүчин зүйлсийг бас буулгахгүй бол нефтийн үнэн дээр бас л дэлхийд яриа хэрэглэн дээр бол бас дарамтууд ирж эхэлнэ. За түүнээс гадна одоо нефтийн олборлогчид олборлж байгаа маш олон байгууламжууд дээр за зөвөрлж байгаа энэ терминалуудаар цохилтууд өгсөн учраас үүнийг сэргээн босгоход тодорхой хэмжээний хугацаа мөн л хэрэгтэй болно. Тэгэхээр энэ ойрын хугацаанд буцаад үн нэг 69 рүү орно гэдэг тийм төсөөлөлт бол бас хүндрэлтэй л. Харин тийм. Одоо ингээд дэлхийн нефт шатхууны одоо экспортын нөөц гэж ярих юм уу? Тэрний одоо 50 орчим хувийн эрсдэлд орчлоо гэж хараад байна шүү дээ. Бөмбөгдчихлөө шүү дээ. Тэгэхээр энэс болоод одоо 50% нь одоо ийм хомсдол үүсэх эрсдэл байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр судалж харж байгаа юм. Дөнгөж саяхан тий Дональд Трамп ерөнхийлөгч хийсэн мэдээлэлтэй дэлхийн нийтээр нефтийн хангамж дээр үнэхээр том хэмжээний асуудал үүсэж байгаа учраас Оросын холбооны улсад аль 22 оноос тавьж эхэлсэн нефт бүтээгдэхүүний экспортын хоригуудыг цуцалж байна. Зарим улс Оросын холбооны улс болон бусад улс орнууд дээр тавьсан хоригуудыг цуцалж байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийг маш даруй нэмэгдүүлэхгүй болвол дэлхийд даяар одоо нефтийн 1973 оны шок шиг биш ч гэсэн богино хугацааны үнийн өсөлт за тэгээд хангамж дээр асуудал үүснэ гэж. Энэ чинь зөвхөн Оросын холбооны улс Венесуэл гэдгийн бусад улс орнууд дээр ийм хориг тавиатай явж байгаа. Тэгэхээр ийм хэмжээний ийм улс төрийн аргаар зарим нэг бас хангамжийг нэмэгдүүлэх ийм яриа хэлцэнүүд үргэлжилж байна. Өнөөдөрхөн бод Путин Дональд Трамп ерөнхийлөгч хоёр утсаар ярьсан гэсэн ийм бас мэдээлэл би бас Армениудаас авлаа. Өөрөөр хэлбэл одоо энэ Оросын холбооны улсад одоо үзүүлэлт ийсэн тэр хоригоо Америкийн талаас бол сулруулж эхлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо энэ газрын тосны нийлүүлэлтийг сайжруулахын тулд Оростой ямар нэгэн байдлаар тохироо их шаардлага үүсэж байна. Тийм шүү дээ. Оросын холбооны улс өөрөө дэлхийн нефт бүтээгдэхүүний үйлдвэрлэгч талдаа за нөөцийн хувьд бол за нэг 5-6% орж байгаа. Үйлдвэрлэгч талдаа энэ чинь дэлхийн эхний 3-т орчих. 22 оноос өмнө л ийм байсан. Гэхдээ сүүлийн энэ чинь 2 жил Украиний зүгээс Оросын холбооны улсын ялангуяа баруун бүсд байгаа маш олон нефтийн үйлдвэрлэгч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, за дээрэс нь агуулгууд руу том хэмжээний одоо дроны цогцлтууд хийсэн учраас нийт үйлдвэрлэлийн хэмжээ маань бас 30% багассан байна. Тийм учраас одоо юу гэдэг нь Оросын холбооны улсын зүүн бүсээр Азийн ялангуяа Япон, Солонгос, Хятадаар одоо яаж байгаа хомсдож ирж байгаа энэ хангамжийг бас хэвийн байдалд оруулахын тулд Америкийн нэгдсэн улсын зүгээс хийж байгаа энэ арга хэмжээ авах. Мэдээж энийг бол түр гэж зарлж байгаа. Дээрээс нь яг гэвэл энэ Персийн булангийн орнуудаас Япон гэхэд нийт хэрэглээний хүнсэндээ 80-аас 80 орчим хувь. За Өмнөд Солонгос чинь бас 75% хамааралтай байгаа. Персийн булангийн орнуудаас ойрхон орнуудаас. Тэгэхээр энэ маш том Америкийн нэгдсэн улсын хоёр том түнш энэ улс орн дээр ирэх энэ хангамжийн тасалдлыг бол бас даван итгэхийн тулд бол бас богино хугацаанд ийм арга хэмжээ авч байгаа. Зөвхөн Хятад улс ч биш. Таны хэлснээр Япон, Өмнөд Солонгос ч гэсэн одоо нефт шатхууны импортын бараг 70-80% нь бол ойрхон орнуудын бүсээс авдаг юм биш үү? Хятад улс бол нэг 42%-аас 50% шүү дээ. Ягаад бол булангийн орнууд гэхэр чинь нөгөө Иран төдийгүй Сауди Араби, Эмират хүнтэй улс орнууд, Кувейт зөвхөн Иран дээр бол 20%. Иран дээр бол 12% байгаа. Түүнээс гадна энэ ойрхон орнуудын хямрал болохоос өмнө 2 дугаар сард гэхэд тэд Иранаас дэлхийн зах зээлийн бус биржийн бус үнээр маш хямдралтай авчихсан байхгүй. $69 байсан нефтийг тэд $45 авчихсан байхгүй. Бүр тотомд $20 маш ийм дискаунттай авч байгаа биз. Тийм байна. Оросын холбооны улсаас энтгэг та эдгээр авдаг мэдгүй $30 авч байгаа байхгүй. Ийм хэмжээний хямдралтай авсан. 2 дахин хямдхан. Тэгжээж тэд улс орныхоо эдийн том хэмжээний хэмнэлт авчираад тийм учраас одоо Америкийн нэгдсэн улс энтгэгт шалт үзүүлжсэн байхгүй. Та нар одоо хитрхи хямд одоо болоо. Тэгэхээр энтгэг бас ингээд бас ийм хямд их усрээс салмааргүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ хямдтаа тэгвэл олон улсын биржийн үнээр бол эн чинь ингээд үнэтэй олцоход байдаг шиг. Хятад улсын хувьд юу гэдгийг хямд найдвартай их усрын хувьд найдвартай их усрын 1-р сонголт, 2-дугаарт хямд. Түүнээс гадна Америкийн нэгдсэн улс өөрөө бас л энэ Персийн булангийн ойрхон орнуудаас хүүхний нефтийн 8% авдаг байхгүй. Тэгэхээр бүгднгийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас ямар нэгэн байдлаар ойрын хугацаанд энэ дайныг энхийн аргаар яриа хэлцээний аргаар үүнийг зогсоох нь бол дэлхийн нийтийн бүгднгийнх нь өмнө тулгарж байгаа бас ойрын хугацаанд хийх ёстой гэрийн даалгавар болж байгаа. Америкийн нэгдсэн улсын түнш гэж үзэх үеч Сауди Араби, Эмират,
Катар, Кувейт мэтийн улс орнуудын эдийн засагт маш том хэмжээний дарамтууд орж эхэлж байгаа. Ягаад гэвэл эдийн засгийн орлогынх нь ихэнх хувь нь нефт бүтээгдэхүүний орлого, экспортын орлого. Одоо би өнөөдөр өглөө харахад Дубайд ирэхэд үйл хөдөлгөөний үн 25-аас 28% унтсан байна гэж. Сүүлийн одоо хэдхэн оны хугацаанд сохилт өгснөөс хойш энэ бүс нутаг дээр ирж байгаа энэ хямралт нөхцөл байдал бол тийм хурдан арилахгүйгаас гадна бүс нутагтаа нэлээд том хэмжээний нөлөөлөл үзүүлэх гэж аялал жуулчлалын дэлхийн маш том хэмжээний барилга бүтээн байгуулалтын маш том бүүн болол тэнд үргэлжилж байгаа юм газар шүү дээ. Тэгэхээр Монгол улс одоо Орос Улбаны улсаас одоо нефт чадхууныхаа бараг одоо 95%-ыг авч байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ дэр магадгүй бас үн өсөх эрсдэл байх вэ гэж болгоомжилж байна л да. Өөрөөр хэлбэл Оросын одоо нефтийн үйлдвэрлэлийн 30% нь бас ингээд цохилтонд өртөөд багассан учраас одоо бусад улс орнууд бас ингээд Оросоос ингээд нефтээ авах гээд ингээд нэмэлт хүсэлт тавиад эхлэнгүүт Монгол руу нийлүүлэх экспорт одоо багасчих вэ гэдэг ийм болгоомжлол байна. Энэ хэрээр үн өсөх эрсдэл байна гэж хараад та юу гэж харж байна? Энэ Дональд Трамп ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл бол түр хугацааны. Өөрөөр хэлбэл энэ богино хугацааны шокыг даван гарах. Энэ богино хугацааны зохицуулалт байгаа. За цаашдаа бас мөн тодруулж хэлэхэд манайх Оросын улбаны улсаас А92 дээр 2027 оны 12 сарын 31-нд хүртэл гэрээтэй байхгүй. Баталгаатай хангамжээ. За. Үний хувьд маш сайн дискаунттай байгаа шүү дээ. Ер нь бол олон улсын дунджаас баг багших уу? Нэлээд бага байгаа. Тий. Одоо баг Оросын улбаны улсын дотоод зарж байгаа зарим нэг бүс нутгийн бензинээс хямдчихгүй байгаад байгаа шүү. Тэгэхээр том хэмжээний тийм өсөлт бол бий болохгүй хөө. Энэ тохироо энэ одоо юу гэдэг гэрээ хэлцээр магадгүй өөрчлөлт орох эрсдэл үүсчих вэ гэж асуугаад байгаа. Гайгүй хөө. Тэнд дээр тийм хэмжээний юм зүйл болохгүй. Тэгээд ч тэр юу гэдэг Оросын улбаны улсын экспортын орлогод, экспортын хэмжээнд манай улсын нэг 2 сая тонн бол маш бага үстэй. Бараг бүтэн өдрийнх нь олборлолтын шугал хэмжээний хэлцээ шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр тийм том хэмжээний нөлөө үзүүлэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар газар зүйн хувьд байршууд их ойрхон байна тий. Юу гэдгийг Ангарскаас татах эсвэл одоо Ангарскаас энтэг рүү хүрэх хоёрын газар зүй цаг хугацааны одоо зардлыг тооцох асар өөр шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тийм үн өсөх том эрсдэл байна. Би бол тэгж бодохгүй байна. Тэгэхээр энэ дээр тийм үзэгчдийн хувьд бол тэгж эрсдэл гэж харсан хэрэггүй хаа гэж бодож. Тэгэхээр та өөрөө хятад судлаачийн хувьд бас тодруулж асуух гэдэг юм л да. Тэгэхээр хятад улс ойрын 5 жилийн төлөвлөгөөндөө ер нь одоо эдийн засаг технологи бүх талаасаа бол ер нь дэлхийд номер 1-т орох ийм зорилтыг л тавиад байна гэж харж байна. Тэгэхээр саяхны хурал дээр бас манай Монгол улсын хэмжээнд ер нь нөлөөлөх ямар одоо тийм шин зорилтууд тавигдсан гэж та анзаарч байна. За энийг хоёр хуваагаад ярив тий. За нэгдүгээрт энэ 3 дугаар сарын 4-өөс эхлээд 12-ны хооронд үргэлжилж байгаа бүх хятад ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны 14 дахь удаагийн сонгуулийн 4-р нэгдсэн чуулган гэж энэ парламентын чуулган хуралдаж байна. Ер нь хятад улс 1953 оноос эхлээд эдийн засгийн 5 жилээр төлөөлөөд яваад ирсэн. Энэ парламентаар батлагддаг учраас энэ бол хууль. Үнийг заавал хэрэгжүүлнэ. За хятад улсын хувьд энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг батлахын тулд 23 оны 11 сараас эхлээд нэгдсэн том ажлын хэсэг байгуулаад доорон 19 дэд ажлын хэсэг байгуулаад улс орон даяараа одоо 2 сая хүмүүсийн саналыг аваад за дээрээс нь 6000 гаруй төрийн албаа хаагч судлаач, think tank, салбарын эрдэмтэд, геополитикчид за ийм улсуудаар цуглуулаад яаж хагаад ингээд энийг 61 заалт бүхий маш том хэмжээний баримт хүчгийг боловсруулаад батлах гэж байна. Нилээд арчилсан байдлаар судалгаа хийж яагаад яаж юм биш. Тэрнээс зөвхөн одоо нэг нам намгаалсан ийм одоо коммунист одоо дэглэмтэй улс гэж хараад байгаа. Тэгэхээр энэ бол илүү олон нийтийг хамруулсан арчилсан байдлаар тийм одоо хөгжлийн төлөвлөгөөгөө баталж байгаа юм байна гэж харж байна. Тий одоо хүмүүс яг буруу ойлголттой байхгүй. Тус юу гэдгийг нэлээд тийм нэг одоо top guy гэдэг тий. Тэрөөсөө нэг шийдвэрээр л ингээд явцдаг гэж ингэж үздэг юм шиг гэдэг юм шиг байлээ. Бүх хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл гэдэг нэг том одоо дэлхийд өөр улс орнд байдаггүй бас нэг юм том бүтцэн тий. Парламенттан юу гэдэг одоо санал зөвлөмж өгдөг ийм эрх үүрэг бүхий бас нэг юм бүтцэн. Бас нэг парламенттай төстэй. Гэхдээ тийм хууль батлах тийм хууль тогтоох хэрэг мэдлгүй. Энд гэхэд одоо эрх баригч нам нь олон биш байхгүй юу? Бүх хятад ардын төлөөлөгчдийн хурлын яг парламент дээр бол бас л 20 гаруй хувь нь өөр нам өөр нам юу гэдгийг бүлгийн төлөөлөл байдаг байхгүй. Тийм учраас энэ бол батлагдсан дараагаас эхлээд энэ мөрдөх хууль. Тэгэхээр юу гэдгийг
25 онд манайх бас нэг 5 жилийн төлөвөө батлуулчлаа шүү дээ, тий. Засгийн газар. За хятадыг доор 2 жил юм байли. Ингээд нэлийн хагас жилийн хугацаанд юм уу ядаж ингээд тийм өргөн хүрээнд хилцүүлэг хийж батлагдах юм бол олон нийтийн дэмжлэгтэй байвал аливаа төсөл арга хэмжээ эсвэл юу гэдэг нийгмийн том дэвшил бол ингэж явах нь амьдрал бодиттой хэрэгжиж байх ёстой юм. Тийм учраас Хятад улсын 5 жилийн төлөвлөгөөгөө одоо 2 хоногийн дараа батлаад хэрэгжүүлээд явах юм бол энэ Хятад улсын ирээдүйн 5 жилийн нийгэм улс төр эдийн засгийн амьдрал ялангуяа бидний нэн сонирхож байгаа эдийн засгийн амьдралыг тодорхойлох яг луужин болчих юм. Яалтчгүй бид үннээр хэлэх хэрэгтэй. Бид экспортын 90%, импортын 40% нь гадаад худалдааны 60% нь Буднанд Хятад улстай харилцаж байгаа учраас юу гэдгийг ПУПА юу гэдгийг нэг Хятад улстай инглээ гэж одоо гэж хэлэхгүйгээр үнэнгээсээ бол зайлшгүй бодит хүний юм учраас үнтэйгээ эвлэрээд Хятад улсын хөгжлийн бодлогыг уялдуулж зарим нэг төлөвлөлтүүдээ тухайлбал хил бомб дэд бүтцийн төлөвлөлтүүдээ хиймээр байгаа. Тэгээ энийг бол яалтчгүй ингээд өнгөрсөн хугацааны манай алдаа оноо болоод бид нарт ингээд нэг сургамж болгоод гэдэг өглөө тий. Тэгэхээр энэ дэр жишээлбэл одоо Хятад улс 2028 оноос нүүрсний импортоо эрс багасгаад одоо юу гэдгийг сэргийгт эрчим хүчний чиглэлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг илүүтэй дэмжих ийм бодлогыг барьж ийн гэд би мэдээлэл сонссон л доо. Тэгэхээр энэ хэмжээгээр 3 жилийн дотор Монгол улс илүү одоо эдийн засгийг солонгоруулах шаардлага байгаа юм байна л гэсэн ийм одоо сигнал тохиогол өгөөд ийн гэж харж байна. 3 дугаар сарын 2-ны төлөө би 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний 15 зорилт гээд нэг нийтлэл. За өчигдрийн өдрийн сонин дээр бас энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний зорилтуудын тухай бас нэлээд тийм тоо баримттай нийтлэлүүдийг гаргасан. Тэндээс ч уншсан олж үзсэн байх тийм. Сүүлийн 3 жил Хятад улсын хувьд аль чиглэлд илүү анхаарваа гэхээр юу гэдгийг энгийн үгээр тоомлоод хэлбэл Хятад улс эдийн засгийн бүтцтэй өөрчлөлт хийж байна. Үйлдвэрлэлийнхээ бүтцтэй өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл хуучны барилга бүтээн байгуулалт, шавар шохой юу гэдгийг төмөр, нүүрс мэтийн ийм бизнес биш. Хятад улсад өндөр технологийн, сансар судлалын, дэлхийн тэргүүлэх технологиг эзэмшсэн ийм чиглэл рүү Хятад улсын эдийн засаг өөрөө шилжиж байна. Энэ бол юу гэдгийг бидэнд өөрсдийнхөө амьдралыг төлөвлөхдөө ирж байгаа нэг чухал мессеж аахгүй. Харин тийм. Ялангуяа шинжлэх ухааны технологи тал руугаа илүү их хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байна гэж анзаарсан. Тийм. Дэд үтсийн барилга байгууламж, бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэйгүр юу гэдгийг data science, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн том хэмжээний бүтээн байгуулалт, сансар судлал, батлан хамгаалах аж үйлдвэрлэл юу гэдгийг далайн том хэмжээний амбиц, далайн том гүрэн болох амбиц, юу гэдгийг Антарктик судлал, өмнөд туйл гэх мэтийн ийм чиглэл рүү тэд илүү мөнгө хөрөнгө хайж байна. 2021 оноос хойш шинжлэх ухааны технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь 5%-аас дээш ингээд жил болгоны өсөлт нь 5%-аас дээш яваад ирсэн. 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний эцэстгээд шинжлэх ухааны технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт дахиад өснө нэмэгдээ бараг $500 руу ойртох нь. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны технологийн салбарын хөрөнгө оруулалт батлан хамгаалах төсвөөсөө хол даваа явчихна гэсэн үг. Үндсэндээ Хятад улсад том хотууд битгий хэл ихэнх одоо юу гэдгийг дундаж түвшний хотууд руу замуудыг тавиад дуусчлаа. Том хотуудад юу гэдгийг орон сууцчлалт явагдаад дуусчлаа. Хятад улсад одоогоор 60 сая орон сууц эзэнгүй байж байгаа байхгүй. Тэгээд ийм их орон сууц нь илүүдэлтэй байна. Тэгэхээр одоо цаашдаа том хэмжээний барилга бүтээн байгуулалт хийхгүй гэдэг мессеж ирсэн учраас бид энэ чиглэл рүү анхаарах юу гэдгийг зөвхөн нүүрс зараад төмөр зараад биш өндөр технологи нэг шаардлагатай байгаа кобал, никл, газрын ховор элемент ч юм уу, литий ч юм уу, за зис алт ч юм уу, ховор үнэт металлуудын салбар руу хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлэх. Ядаж энэ салбартаа хайгуулын энэ салбарын энэ төрлийн ашигт малтмлын нэр төрөл дээр хайгуулын лиценз жоох нээлттэй болгоод энэний олборлолт технологиг оруулж ирэх талаар бид одооноос эхлээд анхаарахгүй бол энэ дэлхийн нийтээрийн өрсөлдөөнд бид хоцрох магадлал байгаа. Хятад улсын одоо ойрын 5 жилийн одоо хэрэгцээ бол нүүрс төдийлөн хэрэглэхгүй, ган төмөр төдийлөх хэрэглэхгүй. Танахаас зүгээр яг зис авна гэдэг л ийм л одоо хувилбар болт байна гэж харагдаад байна л да. Тэгэхээр энэ тал дээр манайх одоо зэсийнхаа экспортыг бас үн болон экспортын хэмжээнд дээр дахиад шинээр төлөвлөх шаардлага гарч байна. 2025 онд Монгол улсын ашигт малтмлын
салбарын экспортын орлого дээр бол нүүрс нэгдүгээрт биш шүү. Төмөр зэсэнд авчихсан шүү. 5.7 тэрбум доллар болсон байгаа. Зэс давсан. Яг л зэсийн үн бид нар 9,000-аар төлөвлөсөн чи одоо ингээд 10 хэдэн мянга болчлоо тий. Ирээдүйн 5 жилд нүүрсэн дээр ямар ирээдүй байна вэ гэдэг авузлаа. Та бол 28 он гэдэг та тэрийг зөв харсан байна. Ерөнхийдөө 28 он гэхэд ерөнхийдөө хятад улс нүүрсний оргил хэрэглээний үе шат руу очих гэж байна. Үүнээс цааш зогцсон буухгүй ч нэмэгдэхгүй. Яг хятад улсын нэгдсэн энэ 5 жилийн төлөвлөгөөс гадна мужи болгон өөрийн төлөвлөгөөтэй байхгүй. Монгол улс хятад улсын 3 субъекттэй одоо мужийн түвшний субъекттэй хилэлдэг. Шинжаа уйгур, Өвөр Монгол, Гансуу. Өвөр Монголын өөртөө цохорны 5 жилийн төлөвлөгөө би бас маш сайн харж үзсэн. Чүмэггүй байж тугширээ гэж нэг үг байдаг шүү дээ. Гэхдээ алс холын Америк юм уу эсвэл юу гэдэг Шэнжэн, Хонконгийн маркетыг харахаас илүүтэйгээр бид Өвөр Монгол юу төлөвлөж байгаа гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ирэх 3 жилд, 3-аас 4 жилд нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх гэж байна. Одоо 25 онд тэд 1 тэрбум 80 сая тонныг олборлсон байхгүй. 28 он гэхэд тэд магадгүй гэж байгаа. 1.3 тэрбум давна гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэгээд тэдний зүгээр тохируулалт хийдэг хэмжээ 100-аас 150 сая тонн байхгүй. Манайх чинь тэг чи 90 саяыг одоо экспортлсныгаа хамгийн дээд одоо рекорд амжилт гэж тодорхойлоод байдаг үү? Яг Өвөр Монголд нилээдгүй хэсэг нь эрчим хүчний нүүрс. Гэхдээ нүүрсэл бол нүүрстэй. Тэгэхээр 28 он хүртэл бол нүүрсний экспорт манайд экспорт бол их боломжийн түвшиндээ явчихна. Боломжийн гэдэг маань өнөөдрийн за юу гэдэг 86-аас 90 сая тонноо ингээд экспорт явчихна. Цаашдаа энэ их том хэмжээний өсөлт нэмэгдэл гарахгүй. Юу гэдгийг тэгээ дээрээс нь хятад улс жилд 400 гаруй сая тонн ус гадаадаас экспорт импортлдог. Австрал, Оросын холбооны улс мэдээж Монгол хамгийн том нь. Индонез гэмтийн их усрууд байна. Гэхдээ нэг улсаас бүгднийг тэд авахгүй нь мэдээж. Бүх одоо бооцоогоо Монгол руу тавихгүй шүү дээ. Бид 100 саяд хүргээл экспортоо за 90-500-д болчлаа гэдээ ингээд ойлгоод явчихад бол болно. Монголчуудын хүссэн хэмжээгээр одоо нүүрс авахгүй хэтийн тал гэж байгаа шүү дээ. Яг нэг цаг хугацааны ийм цонх байгаад байна. Бид нар дахиад ирэх 5 жил бол боломжийн тэр тусмаа эхний 3 жил нь бол их юу гэдэг экспорт нэмэгдэх боломж байна. 27 он гэхэд манай гашуун сухад ганц модны төмөр замын холболт болчихно. Энэ дээр манай байгаа автаар зөөж байгаа энэ дээр дахиад нэг 20 саяын экспортын боломж нэмэгдээд ирэхэд бид нэг 100 саяын экспортыг бол Бүлээн хятад улс руу хийх боломж байна. Манай нүүрс бол чанартай. Тэгээд үнийн хувьд өрсөлдөхөөс байгаа учраас хятадын кокч нүүрсний экспорт импортын зах зээл дээр манайхад нэгдүгээрт яваад байгаа. Гэхдээ манай нүүрсний одоо үн бас төдийлөн хангалттай байж чадахгүй байгаа нь машинаар тээвэрлж байгаа энэ их зардлаас л болж ингэж харж байна. Гол нь тээврийн зардалтай 20-30% нь явчихад байдаг учраас. Тэгэхээр энэ үнийг одоо багасгахын тулд одоо хил холболтын тэр төмөрц замыг л одоо яаралтай ашиглалтанд оруулж л одоо ашиглах шаардлага байна гэж хараад байгаа шүү дээ. Үнэ. Таны хэлж байгаа үнэн. Ер нь бид энэ тээвэр логистикийн зардал нь нийт үн бүтэж байгаа энэ бүтц дотроо багадаа 30% нийцэлж байна тий. Тэгэхээр энэ дээр анхаарах. За хоёрдугаар манай нүүрс юу гэдгийг богино хугацаанд окей чанартай. Урт хугацаанд чанараа яг тогтвортой хадгалах уугүй юу? Юу гэдгийг яг үнэндээ бид бол бүтээгдэхүүн биш түүхэд л экспортлоод байгаа шүү. Ингээл хутгаж аваад өгöd байгаа шүү. Уг нь боловсруулаад гаргавал илүү өртөг шингээх, ийм хэмжээний өрсөлдөөнд юу гэдгийг бэлэн байх, цаашдаа нэмэн өртөг шингээх, боловсруулж гаргах энэ тал руу бол бодлого хийгээд явах хувьд явж байна. Гэхдээ удаашралтай байгаа. За ган төмрийн хувьд бол ган төмрийн хөдрийн хэрэгцээний хувьд хятад улс үндсэндээ 2021 он гэхэд оргил үедээ хүрсэн юм байна. Одоо ер нь ингээд бууралттай жилд нэг ингээд нэг 4-5% бууралттай явж байгаа. 2020 30 он гэхэд ерөнхийдөө 1.2 тэрбумын тэр төмрийн хөдрийн эрэлт бол бараг 800 саяас 800-850 хооронд орж ирэх ийм магадлал байна. Яагаад гэвэл том хэмжээний иргэний барилгууд, орон сууц, автозам, том хэмжээний нисэх буудлууд барих тийм нийгмийн шаардлага алга, зах зээлийн шаардлага алга, том хэмжээний 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд тийм хороолол гэсэн ямар ч тийм үг үсэг юу ч алга. Харин яг хуу 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд урдсан дэд үтсийн хөрөнгө оруулалтуудын дотор нэлээд анхаарал татж байгаа нь хурдны төмөр зам. Хурдны төмөр замын одоогийн өнөөгийн урт нэг 50,000 км уртыг 60,000 км болсон. 10,000 км хурдны төмөр зам барина гэсэн үг. За энэ дээр нэг том нэлээд хэмжээний ган төмөр
ашиглах шаардлагатай болж байгаа шүү дээ. Дэлхийд даяараа бид ногоон технологи, за дээрэс нь сэргийгч эрчим хүч, одоо цахилгаан машин ингээл нөгөө зэсийн эрэлтийг дэмждэг, эрэлтийг өдөөдөг ийм 90 үе рүү бид явж байгаа учраас цаашдаа зэсийн үн одоо байгаа $12,000 бол юу биш болж байгаа байхгүй юу? Магадгүй 5 жилийн дараа энэ үн 15 руу тонн тутамд $15,000 руу очих ийм урьдчилан таамаглуудыг бол шинжээчд хийж байна. Хэдийгээр нүүрс төмрийн одоо нийлүүлэлт багасах эрсдэл байгаа боловч нөгөө талаараа бид нэр одоо зэсийн одоо экспортоо нэмэгдүүлэх тэндээс илүү мөнгө олох боломж бол байна гэж харагдаж байна. Тийм шүү дээ. Хятад улсын зэсийн баяжмлын жилийн дотоодын хэрэгцээ 30 сая тонн байхгүй юу? За. Маш их байгаа зү. Дэлхийн нийт зэсний 52% хэрэглэж байгаа байхгүй ганцаараа. За. Тэгэхээр бид бол юу гэдгийг энэ хятадын зах зээл рүү оюутлогоо Эрдэнэт хоёр бүгдээрээ нийлээд за 1.6-7 сая тонн баяжмал гаргаж байгаа байхгүй юу? Жилдээ. Тий. Тэгэхээр ингээд нөгөө бидний юу гэдгийг том зах зээл бид үн тогтоох хэмжээ том хэмжээ тоглогч байж чадахгүй. Гэхдээ бид ямар ч байсан ихний тэргүүлэгч нэг хэдэн орны нэгэнд байж яг бол бид газар зүйн байршлын ийм ойрхон боломж байна. Тэгээ дээрээс нь бид тээвэр логистикийн зардал хямдхан байна. Тийм учраас бид бол тэгээд мэдээж бид нөгөө найдвартай хангаад ингэж явах юм бол найдвартай худалдан авахчтай болоод тэгээд бид нар дэлхийн зах зээлийн үнэтэй юм өрсөлдөхгүй цүнээр борлуулад явах бол боломж байгаа. Гэтэ юу гэдгийг энэ хавраас байгаа хаа Эрдэнэтэд манайхан ч бас нэг зэс сайлуулах үйлдвэрийн төслийг хийхээр тендер зарлаад явж байгаа. Тэгэхээр энэ жилээс шавын 50 гэж яриад 3 жилийн дараа энэ төр ашиглалтанд орох юм бол энэ бол сайн хэрэг ирээдүйн юу гэдгийг 5 байтугай 10 20 жил ч гэсэн зэсийн хэрэглээ бол асар өндөр үнэ ч гэсэн өсөд явах боломжтой учраас бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа айгүй чухал чухал магадгүй 20 жилийн өмнө их байсан зүйл бол ингээд хэрэгжээ явж байгаа таатай хэрэг ба. За дээрээс нөгөө алдартай хийн хоолой байна тий. За энэ бол 15 дугаар самжлын төлөвлөгөөд ингээд тусаад орсон. Сүүлийн 20 жил Оросоос Хятад руу байгалийн хийн хоолойг Монгол руу татах одоо энэ төсөл бол баг 20 жил яригдж байна л да. Тэгээд Хятад улсын ойрын 5 жилийн төлөвлөгөөнд орно гэдэг бол энэ төсөл цаашдаа хэрэгжих баталгаа болж байна гэж ойлгож болох уу? Тэ манай улс бол маш идэвхтэй явж байгаа нүгээр. 94 онд Ельцин юуны очрол төрөлхийлөгч Ельцинтэй уулзалтал энэ асуудлыг хөндөж тавьсан. Одоо 30 жил болсон. За ингээд явсаар байгаад өнгөрсөн оны 9 дугаар сард Бээжин хотноо 3 улсын төрийн тэрэгнэрийн уулзалт. За мөн түүний яг тэр үед зэрэгцээд Орос Хятадын 2 төрийн өмчт компани удирдлагуудын төвшөнд энэ байгалийн хийн хоолойг Монгол улсын нутгаар дамжуулах хийн хоолой буюу Сибирийн хүч 2 гэдэг энэ төслийг хэрэгжүүлэх тухай харилцаа ойлголцлын санамж гараа зурсан. За энэ бол нэлийн тийм асуудлыг нэлээд урагшлуулсан зүйл байгаа. Сая энэ удаагийн 5 жилийн төлөвлөгөөнд юу гэж орсон бэ гэхээр яг энэ үг үсгчлэн Монгол улсаар дамжуулан энтер гэж ороогүй. Гэхдээ Оросын холбооны улсаас Хятад улс руу экспортлох хийн хоолойн дунд зам гэж байгаа. Дунд зам гэдэг нь яг л ялчгүй нэг гэж. Зүүн зам гэдэг нь нөгөө зүүнтэйгээр явж байгаа Сибирийн хүч нэг одоо дунд замын бүтээн байгуулалтын анхан шатны ажил гэж байгаа. Анхан шатны ажил гэж юу хэлж яах вэ гэхээр одоогоор бас тийм тодорхой байгаа. Үгээд тезүү тараасыг батлах гэх мэт ийм ажлууд байгаа. Тэгэхээр ямар ч байсан эхлэхийн үед эхлэх юм бэ. Тэгтээ барилга бүтээн байгуулалтын төвшөнд хүрэх үгүй юу гэдэг жаахан эргэлзээтэй. Ямар ч байсан энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд суугаа явж яах гэдэг маань бол ахиц том хэмжээний ахиц дэвшил байгаа. Өнөөгийн төвшөнд юу гэдгийг Хятад улсын байгалийн хийн хоолой импорт дээр Оросын холбооны улсын үзүүлж байгаа хувийн жин бас нэг 15 орчим хувьтай болчихлоо шүү дээ тий. Хэрвээ Сибирийн хүч 2 ороод ирвэл хэд болох вэ? Сибирийн хүч нэг чинь 50 болчих байлгүй 50 тэрбум км байхгүй. Манайхаар бол дахиад 50. Сибирийн хүч 2 чинь 50. 100 тэрбумын нөөц гэдэг бол Орос холбооны улсаас бараг 30% байх нь. Нилээдгүй хамааралтай болох вэ. Одоо цаашдаа юу гэдэг бидний хувьд гэхээс илүүгээр 2 улсын төрийн өмчийн компаниудын дараагийн шатны яриа хэлцэл ойлголцлуудаас шалтгаалах байх. Яг уу байгалийн хийн хоолой бол зөвхөн 2 том хөршид үгүй хэрвээ одоо ашиглаж чадах юм бол Монгол гэсэн үр өгөөжөө өгөх ийм төсөл гэж хараад байна. Зүгээр миний сонсч байсан жилдээ нэг $2 тэрбум орлого зүгээр ингээд нөгөө нэг одоо транзит байдлаар одоо такс аваад сууж явах тийм боломж байна гэж хараадсэн. Энэ одоо тооцоо нэмэгдэх магадлалтай юу? Гүү хаа. Тэгээ 2 тэрбум гэж би сонсоогүй шүү. Ер нь бол тодорхой хэмжээний өөрийнхөө нутгаар дамжуулсныхаа
хөлсийг аавна. Татвар аавна. Яг 1000 км өнөө хэд вэ? Тийм 1008 км гэдэг үү? Тийм төрний бас тодорхой хэмжээний байнгын ажлын байр бол нэмэгдэх. Гэх мэт ийм зүйлсүүд бол юу гэдэг эдийн засгийн утгаас нь бол ингэж харж болох тийм зүйл байгаа. Юу гэдэг бусад аюулгүй байдал стратеги юу гэдэг тэр талаас нь бол өөр чиглэлийн судлаачд ярих нь хамаагүй зохимжтой байх. За энэ 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдж байгаа бас нэг зүйлс бол энэ Монгол Хотын хооронд энэ 4709 км энэ хил дээр байгаа хэлийн бомтуудын бүтээн байгуулалтын асуудлууд бол бас бидний хувьд бол нэн чухал тийм 13 хураа замын бомт байна. 5 төмөр замын бомт байна. Энэ бомтуудыг нэг яралтай холбож ашиглахгүй бол нөгөө 5 жилийн өмнө бидний нэг тулсан бас нэг бэрхшээл гашуун туршлага байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хятадын өмнөх 14 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд төмөр замын бомт гэж нэрлэж тусгаагүй байгаа хангин бандлын бомтыг өртүүлээд манайх 260 км төмөр зам барьчихсан чинь холбож болохгүй хүлээгдээ ингээд нэг 4-5 жил хүлээсэн. Тэ адилхан юм болохгүй. Гэхдээ өөр Монголын 5 жилийн төлөвлөгөөг одоо сайн үзэж уншаасай гэж би одоо бас манай шийдвэр гаргаж байгаа судлаачид энтерт хэлмээр байгаа. Манжуураас Ирэн рүү ингээд яг улсын хил дагуу ойрхон ингээд ят улсын нутгаар ингээд зам тавих ийм төлөвлөлт байна. За ялангуяа нөгөө Евро Азийг холбож байгаа G7 гэсэн маш олон улсын хурдны зам руу энэ хэлийн бүсээс хийх холболтуудыг бас айгүй наривчлан тусгасан байна. Энийг дагсан дэд үтсийн байгууламж хэрвээ баригдах юм бол үүдийн зүүн бүсдэр аялал жуулчлалыг хөгжүүлэх юм боломжууд гараад ирж байна тийм. Аршааны чиглэлд, Манжуур хөлөн буйрын чиглэл рүү гэх мэтийн за баруун чиглэл G7 гэдэг бол нэг өмнөг урдуур хойшоо Евроаз руу явж байгаа энэ төмөр зам руу энэ автозамын сүлжээ рүү холбох хурдны улсын зэрэглэлийн автозамуудыг шинээр барих. За дээрээс нь Хятад улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд тусгасан хуучин төмөр зам дээр Босоо 8 Хэвтэ 8 гэсэн тэнхлэгийн төмөр замын сүлжилтийг одоо хурдны замын дахиад Босоо 8 Хэвтэ 8 гэх мэтийн ийм төлөвлөлтүүдийг хийж байна. Ер нь энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд 16 салбарын 109 том төсөл гэдэг нэр заагаад оруулчихж байгаа. Тэгэхээр та бүхэн яагаад одоо Хятадын ойрын 5 жилийн төлөвлөгөөг ингэж наривчилж яриад байгаа юм бэ гэхээр хүссэн хүсээгүй урд хойд зах зээлээсээ тодорхой хэмжээгээр хамааралтай байгаа учраас харилцан ашигтай хамтарч ажиллах ийм шаардлагын үүднээс хөрш орнуудынхаа эдийн засгийн одоо энэ бодлоготой бас тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө бодлогыг уялдуулж явах зайлшгүй шаардлага гараад байгаа учраас энэ асуудлыг онцолж яриад байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бидний өөрсдийн өгөгдөл бол ийм асар баялаг үнэхээр сайхан газар байхгүй гэдэг Сибирийн уудам тайгаас энэ Монголын өмнөд говь хүртэл Алтай их улсаас энэ хянганы энэ нурууны хооронд байгаа энэ маш том өргөн уудам баялаг дэлхийд 18-д орж байгаа энэ баялаг хөрстэй энэ газар нутгийг бид ашиглаж чадах юм бол юу гэдгийг нөгөө 300 жилийн өмнө Монголын нутгаар дамжиж байсан энэ цайны зам лугаа адил бид орчин үеийн цайны замыг үүсгээд өөрийн газар зүйн байршлын тэр давуу тал болох транзит Монголоор ашиглаад Европоос Аз руу чиглэж Азаас Европ руу чиглэж байгаа их барааны урсгалыг Монголын нутгаар дэмжин тээвэрлүүлэх юм бол бас л энэ бол бас цэвэр экспорт тий бид нэгдийн ухаж төнхөөгөө Монгол улсад үлдэх бас л нэг баялаг үлдэх. Одоо газар зүйн байршлаа ашиглал. За дээрээс нь зарим нэг газар нутаг дээрээ хөдөө аж ахуйн чиглэлд эрчимчсэн мал аж ахуйн чиглэлд ингэж ажиллаж чадах юм бол том зах зээл өмнө хойно аль алинд нь байна. Одоо Евразийн эдийн засгийн хилцээрт Монгол улс одоо төр зур 3 жилийн хугацаатай нэгдчихэд шүү дээ. Энэ хугацаанд бол бид нар ямар ч гэсэн татваргүйгээр 300 орчим төрлийн одоо бараа бүтээгдэхүүн солилцох юм боломжтой байна гэж харж байна шүү дээ. Одоо 25 онд Монгол улсын ерөнхийлөгчийн Киргиз, Тажикстан за энтхэг улсад хийсэн төрийн альчлалын үед юу ярьж ирсэн бэ гэхээр тэнд байгаа тентхийн үйлдвэрүүд бизнес эрхлэгчид Монголоос одоо бидний нөгөө үндсэндээ үннийг ихлээр баг хажихад байгаа хөөвөр, адууны дэлсүүл, хоньны ноос, хялгас эдгээрийг авъя нийлүүлээч гэдэг. Тэд нар өөрсдөө эдийн засгийн форум дээр хурж яж хүсэл тавьж байгаа байхгүй. Тэгэхээр хуучин Эстоны орнууд бол манай Монголоос бас мал аж ахуйн бүтээгдэхүүн авах сонирхолтой л байгаа юм байна тийм үү? Тий, одоо ингээд түрүүчийн эхний ээлжинд бид 2025 оны 10 дугаар сард 11 дугаар сард гэхэд бид Вьетнам руу тусгайлан ямааны мах экспортлчлоо. Узбекистан руу бид дахиад 100 мянган бог мал бас экспортлчлоо. За дахиад энэ хуучин Станы орнуудад нөгөө нэхмэл оюунлалын чиглэлийн одоо үйлдвэрүүд, бизнесүүд их элбэг байдаг учраас тэнд Монголын
малажхан гаралтай бараа бүтээгдэхүүний шин зах зээлийг тэнд бий болж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн Төв Азад хийсэн энэ 2 удаагийн том хэмжээний айлчлалуудын үед бол юу гэдэг 80 гаруй сая хүнтэй маш том хэмжээний 460 тэрбум долларын том эдийн засгийг Монголын бизнес эрхлэгчид нээгээд өгж байгаа байхгүй. Та өөрөө хятад судлаач хүн, ялангуяа та эрдмийн ажиллаа бол энэ Монгол хятадын хилийн хилцээрүүдтэй холбоотой асуудлыг судалж доктор хамгаалсан гэж би сонсч ирсэн юм. Тэгэхээр Монгол улс бол хятад улсын хооронд хилийн хилцээрүүд тодорхой тогтмол үе давтамжтай явж исэн. Энэ хэрээр Монгол улсын газар нутаг хэмжээ бас өөрчлөгдөх ийм эрсдэл байсан гэж хараад байдаг. Та энэ дээр юу гэж харж байна? Яг хөө миний судалгааны сэдвэлтэй бид 1962 оны 12 сарын 26-нд Монгол хятадын хооронд хилийн гэрээгээ байгуулад 1975 онд нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн. Энэ 4709 км энэ хил болвол мэдээж хинч халдчихгүй дархан дээрээс нь их тайвны хил баг. Энэ хил ямар нэгэн байдлаар нэг сантиметрч хөдлөх ямар ч боломжгүй. Энэ дээр тэгэхгүй болохоор ингээл нэг ялангуяа сошиал дээр чинь ингээл янз бүрийн мэдээлэл явчлаа. Наашаа тэгчлээ ингэчлээ гэл нэг шугам ингэчлээ гэл нэг тийм зүйл байх ямар ч боломжгүй. Энэ нэгдсэн үндэсний байгууллагаар батлагдсан олон улсын гэрээ. 60-аад оноос хойш хоёр орны хооронд хэдэн удаагийн хилийн хилцээр байгуулж исэн. Хилийн хилцээр байгуулах нь өөрөө бас тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох шаардлага гарсан бол хилцээрээ дахин байгуулад ирсэн үг гэсэн үг үү? Ер нь үгүй. 1962 оны 12 сард нэг л хилийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш би дахиж байгуулсан. Ямар ч өөрчлөлт ороогүй. Бид 1982-оос 84, 2002-оос 2004 онуудад 2 удаа Монгол Хятадын зүгээр хамтран шалгасан. Хамтран шалгасан юм байх юм уу? Шалгасан зүйл бол хилцээрт өөрчлөлт орох гэж байна. Ямар ч бүр тэр 62 оны гэрээ хэлцээрээс 1 см хөдөлж болохгүй зүйл юм. Тэр энэ хилийн шугамын нааш цааш гэсэн үг шүү. Тэгэхээр ийм зүйл байгаа. Яг уу хилийн урт нэмэгддэг нэг ийм зүйл. Хилийн урт нэмэгдэнэ гэдэг маань манай Төв Азийн бүсийн хуурай газрын хилийг тогтоодог нэг зүйл бол уулын ороогоор усны хагалбараар гэж байгаа. Гол дэрлээр өөрөөр гол мөрний урсгал нааш цааш болоход яалтчгүй хилийн шугамн дээр юу гэдэг цаашаа ингэсэн иймэрхүү зүйл бол болдог юм байгаа. Энэ бол гол цаашаа ингээд эргүүргээ цаашаа урсгал усан хил дээр өөрчлөлт орж ирсэн. Усан хил дээр л ийм зүйл болдог. Түүнээс биш хуурай газар дээр тийм боломж байхгүй. Тэгэхээр энэ бол 1962 оны гэрээ хилцээр бол 1 см хөдлөөгүй бүрэн бүтэн Монгол улсын хил дархан байгаа. Одоо дахин магадгүй хилцээр өөрчлөх ч гэдэг юм уу, дахин шалгах юм нэгтлэх асуудал үүсэх юм болов уу? Одоо ойрын хугацаанд чинь Монгол Улсын хилийг 2 дахь удаа хамтран шалгах ажил явагдаад бараг дуусч байгаа шүү дээ, тий. Тэгээ үүний дараа бас өмнөд хил дээр хамтран шалгах ажил хийгдэх байх. Ойрын хугацаанд. Гэхдээ зөвхөн шалгахаас биш ямар нэгэн байдлаар хилийн зэгтээ өөрчлөлт орохгүй. Тийм байхгүй. Тэр бол энэ олон улсын гэрээ. 1975 оны 10 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллага батлуулсан. Энэ олон улсын том эрх зүйн чадамж өгөх гэрээ байна. Тэгэхээр та өөрөө хятад судлаач, хятад хэлний орчуулагч хүн. Тэгэхээр сүүлийн үед хоёр орны хооронд хийгдсэн өндөр түвшний айлчлалууд дээр та бас синхрон орчуулга хийж исэн гэж би сонссон юм байна. Тэгэхээр зөвхөн энэ үед ямар нэгэн байдлаар хамгийн их сонирхолтой факт, үйл явдал ямар үйл явдал болж исэн бэ? За хятад хэл сураад тэр тусмаа юу гэдэг өндөр түвшний синхрон орчуулгын ажил хийгээд үндсэндээ бараг 20 жил болох чинь тий. Тэгэхээр би ингээд юу гэдэг том хэмжээний арга хэмжээний толгойроо 300-аад том арга хэмжээний синхрон орчуулга хийчээр ажилласан байгаа. Тийм гоцгой сонирхолтой зүйл бол тэр болгон бас тохиолдож байсангүй. Альва ихэнх миний оролцох зүйл бол юм хатуу протоколын дагуу ингээд явцдаг учраас тийм ноцтой алдаа дутагдал бол гараад эсвэл нэг тийм зүйл бол болсонгүй. Синхрон орчуулагч ер нь хэцүү шүү дээ. Ингээд бараг л тархины ачаалал бол дээд зэрэгтэй хүрээд ерөнхийдөө л тэр хүний үг үсэг тоо баримтыг алдалгүй бараг ингээд шууд цээжлэх байдлаар шууд хурдтай орчуулах гэдэг бол маш их ачаалал үүсдэг гэж хараад байдаг. Синхрон орчуулга гэдэг бол бас их хүндүү хөдөлмөр гэж хүмүүс ярьдаг шүү. Ер нь яг синхрон орчуулагч хийж байгаа хүний тархитлогоо юу гэдэг үйлдвэрийн тоног төхөөрөмж ингэж тос багта амар ажиллаад нэг хиншүү хариус байдаг шиг толгой тийм хэмжээний өндөр ачаал ирдэг гэж хүмүүс алдартай орчуулагч нар ярьдаг юм байлээ. Ер нь бас синхрон орчуулгын үндсэн зарчим байдаг шүү дээ. Та ярилцагчаас 2 секунд зээл уцарч болохгүй.
Оо за 2 секундээр ярих. 2 секундээс хоцрох юм бол энэ тийм утгагүй зүйл байхгүй. Алдаа гарах магадaltaй. Алдаа гарах магадaltaй. Тийм учраас одоо яг тэр кабинд орчуулгын кабинд бол та орчуулагч та бол өндөр хэмжээний төвлөрөлттэй хувийн хийгээд онлайн за дээрээс нь мэдээж гадаад хэлний энэ бэлтгэл бол маш өндөр хэмжээнд байх хэрэгтэй. Тийм учраас ер нь тухайн хэлний тэргүүний хүмүүсүүд нэлээд синхрон орчуулагчийн төвшөнд хүрдэг. Хятад хэл чинь өөрөө сурахад маш хүнд хэл, олон төрлийн хандтай. Дээрээс нь ингээд одоо нутгийн аялга гэдээ бас өөр байдаг. Бараг л хятадын нэг мужаас нөгөө муж руу ярихад бас зарим мэдхгүй үгнүүд зөндөө байдаг гэж яригдаад байдаг шүү дээ. Энэ дэр ер нь танд тийм бэрхшээл байсан уу? Зарим судлаач нарын юу гэдэг нэг хятад үгэнд бол нэг юу гэдэг 80 мянган ханц байгаа. Яг хэрэглээний төвшөнд харьцангуй бага нэг 10,000 ганцтай байхад ингээд ойлгож ярьцдаг ч юм уу тийм зүйл бол байгаа. Ерөнхийдөө хятад хэлийг сурахад таны хэлдэг нөгөө нэг юм газар зүйн өөр хотоос шалтгаалаад ийм өөр бүс нутгийн аялгууд бол асар их хэцүү байдаг. Юу гэдгийг хятад хүмүүс хүртэл хоорондоо ойлголцдог. Одоо юу гэдгийг хятадын удирдагч Дэн Сяопины үгийг ярьж байгааг жаахан нас өндөр улсын хойно ярьж байгаа бусад хүмүүсд ойлгохгүй нөгөө охин нь дандаа орчуулагчийн хийдэг гэсэн үг. Хятадаас хятад хэл рүү ингэж болгодог байсан тийм. Тэгэхээр хятад хэл бол бас нэгдүгээрт хүнд хэл, хоёрдугаарт бас нөгөө таны хэлсэн хэлсэнчлэн юм нутгийн аялгууд асар ихтэй элбэгтэй. Би одоо өмнөд нутгийн ингээд аялгуудыг би ч бас ойлгохгүй шүү дээ. Хэцүү. Си Цзиньпин даргын одоо яриаг бол шууд орчуулахад бол харьцангуй ойлгоход амар гэсэн үг. Тий, Ши Цзиньпин дарга бол энэ хойд хятадын хүн учраас одоо Шанши мужийн одоо манахаас бол ойрхон шүү дээ ингээд. Учраас тэр хүний аялга бол маш стандартны тэгш тэгээ манай хүн ч нөгөө юу гэдгийг юунд Ши Цзиньпин дарга чинь Бээжинд дунд сургууль төгссөн, Бээжинд их сургууль төгссөн учраас яг нөгөө хятад хэлний одоо төв аялга одоо яг стандарт аялгаар сурсан хүн байдаг. Тэгэхээр тийм учраас ямар ч хүндрэл гарахгүй. Харин өмнөд нутгийн хүмүүсүүд энтертэй ярилцахад одоо ч гэсэн бас бэрхшээл тохиолдно. Айгүй хэцүү. Тэгээд нутгийн аялга байна. За дээрээс нөгөө нэг сэтгэлгээний одоо хойд өмнөд нутгийн хүмүүсүүдийн орон сэтгэлгээний асар өөр зөрүүтэй. Оо за. Шанхай хавийн эсвэл тэрнээс өмнөд нутгийн багш хөгийг нь буруу тавьчихвал тэгээ насаараа ингээд дуудаад явчихна. Одоо бурхны авралаар гэхүү, азар гэхүү би одоо та ер нь хаанд сурсан. Би Бээжинд их сургууль төгссөн учраас миний багш бол яг Бээжингийн хүн байсан. Яг Бээжингийн стандарт хөгийг надад тавьж өгсөн байхгүй. Нөгөө талаасаа бас Монгол улсын одоо засгийн газар төрийн тэргүүдийн удирдлагуудын яриаг бас Си Цзиньпин даргад ойлгуулж орчуулах асуудал гарна шүү дээ. Зүгээр ямар нэгэн байдлаар бэрхшээл үүсчихсэн үү? Нөгөө хоёр хэлний бүтцийн асар өөр ялгаа байгаа тийм. Манайх нь Алтай язгуурын хятад бол Гямлай хятадын юм гарал үүсэлтэй хэл. Жишээ нь за бүр том төрийн орчуулгыг үл яриад синхрон орчуулга гэхэд бол юу гэдэг юм бусад монгол хэлний жоохон бэрхшээлтэй зүйл нь дорж яваад баруун тийшээ яваад өхөр саагаад баруун тишгээр яваад хамгийн сүүл үйл үг нь за орой боллоо гэдэг ч юм уу нар уулын цагаар орлоо гэд хамгийн сүүлд үйл үг нь явдаг. Монголоос хятад руу орчуулахад үйл үг нь хаана явж үйл үг нь хүлээсээр гад хугацаагаа авчих гэдэг байхгүй. Бусад англи ч юм уу хятад хэл бол үйл үг нь харьцангуй дунд урдуур орж ирдэг. Альва орчуулга нь үйл үгээ хамгийн зөв барьж авах нь хамгийн чухал байхгүй. Ялангуяа энэ хавсарсан нийлмэл өгүүлбэр гэх юм уу нэг ийм урт өгүүлбэрээр их ярьдаг шүү дээ. Тэгээ нөгөө 93 нэг А4 хуудас өгүүлбэр бичсэн гэдэг шиг ингээд хангалттай 2 3 утгыг нэг өгүүлбэрт багтаадаг. Гэтэл нэг үйл үг нь ерөөсөө олддоггүй. Энэ бол одоо орчуулагч нарын хувьд хамгийн ялангуяа синхрон орчуулга дээр учрах бол одоо бэрхшээл. Бүтэн сонсч ижил орчуулж өгөх шаардлага. Гэтэл нөгөө 2 секундын хугацаа маань яваад байдаг. Тэгэхээр тийм учраас орчуулга бол яалтчгүй туршлага, яалтчгүй юу гэдгийг за дарга нарын эсвэл юу гэдгийг за эдийн засгийн форум дээр тавих гэж байгаа илтгэл. Тэгээ хөрөнгө оруулалтын газрын дарга илтгэл нэг өгүүлбэр эхлээл явангууд урьдчилж би чинь таамаглаа шүү дээ. За юу хичээсэн манайх хөрөнгө оруулалтын хуулиар батлагдсан гэх гээд байгаа маань батлах гэж нэг тэгээд урьдчилж заавал нөгөө ярих гэж байгаа зүйлээ маш сайн мэддэг байх нь, сэдвээ мэддэг байх нь хамгийн одоо өөрийг чинь аврах одоо зүйл болж байгаа юм. Миний хувьд юу гэдэг нь залуу орчуулагч байхдаа зөндөө их алддаг байсан нэг зүйл бол энэ тоо. Ямар ч ухаантай хүн заавал тоог ингэж бичиж байхгүй л байвал болдоггүй. Манайх бол нэг мянгачилж явдаг. Нэг мянгачлаад ард нь 3 ороо яваад яваад ингэж явдаг. Хятад дандаа 10,000 жилдгүй 4-өөр явдаг. Оронгийн зөрүү заавал үүсдэг. Тэгэхээр энэ дээр бол маш олон хүмүүс алддаг. Манай нэг орчуулагч хүртэл бас нөгөө 100,000 айлын орон сууцыг 100 айлын орон сууц гэж ясны тийм тохиолдол энэ байдаг юм бэл. Тэгэхээр энэ
Энэ бол яг цэвэр сэтгэлгээ нэг. Би хөдөөний хүүхэд анх удаа гадаадч тэр анх удаа Бээжинд анх удаа очоод хятад хэл бол би мэдээж тэг суурьтай. Ааж байхгүй утсан. Аачгүй тэг энэ суурьтай. Монгол тодорхой хэмжээгээр юу гэдэг хятад сургууль дамжаад энэ төр очоогүй. Би бараг Улаанбаатараар дамжихгүй шууд явж исэн. Бараг аймгийн төвч цөөхөн орсон хүүхэд явж исэн. Би өмнө гоёх. Өө за. Тэгээд явж исэн хүүхэд учраас надад нэгдүгээрт маш том соёлын ялгаа шок. Хоёрдугаарт зан заншлын айгүй өөр байдал. За тэгээд хэлний бэрхшээл. Одоо Тэмээчи айлын Тэмээчи ээжийн хүү багаасаа ээжтэйгээ өссөн хөдөөний малчин айлын хүүхэд би түрүү өгүүлээ. Улаанбаатар тэгэл аймгийн төв цөөхөн ороод нэг цэрэг цуухт явчих нэг орж байсан баг. Тэгээд л ингээд шууд явчихсан. Тэр үед ямар нэгэн тийм одоо юу гэдэг боловсролын зээлийн сан тэтгэлэг юм байсан юм биш. Хоёрхан зардлаар мөнгөдлөл ингээд яваад сурахаар яваад анх удаа очиход бол үнэхээр хятад хэл маш хүнд хэцүү гэдэг нь бол тодорхой байсан. Гэтэ яг нэг зоригтой байсан учраас би зоригосоо буцах, ухрах тийм зам байгаагүй учраас тэгэл одоо хичээхээс л аргагүй. Тэгэл хичээсэн. Тэгэхээр бидний ярилцах цаг дууссан байна. Сүүлийн нэг асуулт. Тэгэхээр одоо ойрхон дорнод дох үүсэж байгаа нөхцөл байдал бол яг угтаа бол одоо Америк нэгдсэн улсаас хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах гэсэн давхар бодлоготой холбоотой гэсэн ийм дүгнэлт гараад байна. Энэ дээр та санал нийлэх үү? За нэг чихтэй гэж юу гэдэг хятад эдийн засгийг сааруулъя гэсэн тийм бодлого гэхээс илүүтэйгээр одоо ойрхон дорнодын бүсэд болж байгаа энэ хямрал нөхцөл байдал ямар нэгэн байдлаар юу гэдэг ойрын нэг сарын хугацаанд ингээд шийдэгдсэний дараа хятад Америк нэгдсэн улсын гадаад бодлогын хүндийн төв хаашаа шилжих нь мэдээж энтхийн хондлоо стратеги руу өөрөөр хэлбэл энэ зүүн тал руу шилжих энэ сигналыг бол өгж эхэлж байна тий. Тэд эхний ээлжинд юу гэдгийг Дональд Трамп ерөнхийлөгч сонгож гарсан дараа Гренланд, Канада гэл нэг их том хэмжээний зүйл яриад нөгөөдг нь дийл хийгээл багсгаал Венесуэл дээр буулаа шүү дээ тий. За дараа нь Гренланд руу бид Гренландыг ер нь авна маавна гэл ингэж олонний анхаарлыг тийш нь хандуулж агаад тэр хоорондоо Плутон усан цэргийнхээ нэлээ хүчийг ойрхон дорнод татаад ирчихлээ. Одоо дараагийн нүүдэл яах вэ? Одоо дараагийн нүүдэл тэд энтхийн номхонлоо стратеги руу. Ягаад гэвэл дэлхийн эдийн засгийн яг эрчимтэй хөгжиж байгаа гол цөмүүд дараагийн бүс нь яалтчгүй бүгд хятад улс, Энэтхэг, Япон, Солонгос, ASEAN-ы орнууд байна тий. ASEAN-ы орнууд хэдийгээр Америк нэгдсэн улстай ихэнх нь ойр түншчихсэн. Энэ бол дэлхийн 5 дахь том эдийн засаг. Маш том өсөн хөгжиж байгаа 680 гаруй сая хүнтэй. Тэгээ 4.5 сая км квадрат газартай дэлхийн эдийн засгийн маш том төвлөрөл. Яагаад энэ хятад улс Америк нэгдсэн улс онцгой анхаарлаа төвлөрүүлээд гэвэл мэдээж аюулгүй байдлын хувьд хятадын баруун өмнөд зүүн өмнөд хэсэг рүү ойртож байгаа. Дээрээс нь хятадын хамгийн том худалдааны түнш 2025 онд Америк хятад ASEAN-ы хоорондын худалдааны эргэлт 1.1 их $80 болчихлоо. Хамгийн том түнш нь. Түүнээс гадна энэ бүгд хятад улсын хувьд аюулгүй байдал санал хийлж болох 9 бүс нутгийг нь хамгийн тэргүй гэнэнд байгаа хэсэг л зүүн өмнөд хятадын тэнгис. Тэгэхээр энэ яалтчгүй хятад улсын дараагийн стратегийн ийм нүүдэл ингэж явах болов. Өөрөлдвөл Ираныг сулруулад ирчихвэл энэ ойрхон дорнодод юу гэдэг Америктэй сөргөөлцөх улс орон багасаа явчих шүү дээ. Ихэнх нь Сауди Араби, Эмират, цэргийн баазанд байдаг. Цэргийн баазанд байдаг Турк бүгд түнш орнууд. За Европ бол мэдээж үнэт зүйл, соёл бүх юмараа ойр. Тийм учраас тэдний дараагийн чиглэл юм руу байж магадгүй юм даа л гэж таамаглаж байгаа юм аа. Тэгэхээр хятадын нөлөөний бүсүүдийг л одоо багасгаж өөрийнхөө одоо нөлөө одоо тэлэх гэсэн юм бодлого яваад байна гэж харагдаад байна тийм үү? Тийм шүү дээ. Юу гэдгийг хятад улс Америк нэгдсэн улс шинжлэх ухааны технологи гээд маш олон жил яваад ингээд өнөөгийн өндөрлөлийг дараагаад ирсэн чинь аж үйлдвэр болчих. Аж үйлдвэрлэлийн хувьд том хэрэглэгч улс болоод үйлдвэрлэгч улс биш болчих. Дээрээс нь 1984 оноос аваад хятадтай хийх энэ 40 гаруй жилийн хугацаанд худалдаанд тэд үргэлж $350-аас дээш тэрбум долларын худалдааны алдагдлалд ороод эхэлсэн. Энэ мэдээж хэн ерөнхийлөгч үйл байхаас үл шалтгаалаад зайлшгүй үүнийг ойртуулахын худалдааны алдагдлыг ойртуулах. Энэ бол мэдээж Америк нэгдсэн улсын хувьд бол тэргүүн зорилт болоод явж байгаа юм байна. Манай Монгол улс одоо жишээлбэл яг энэ ойрхон дорнодын бүс нутгийн мөргөлдөнтэй холбоотойгоор бас өөрсдийнхөө аюулгүй байдлын эрсдлийг хамгаалах юм хоёр ажлын хэсэг байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ямар нэгэн байдлаар бэлтгэлтэй байхгүй болвол одоо дайн сунжирчвал яах вэ гэдэг дээр бас дараагийн одоо бодолтой байх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Бид одоо
үндсэндээ бид чинь 1 сарын стратеги нөөцтэй шүү дээ. Аюулгүй байдлын ингээд стратеги нийлээд. Тэгэхээр энэ 1 сарын стратеги нөөц хангалтгүй гэдгийг бол энэ үйл явдал нь нотолж өгч байна. Тэгээ энэ бол бидэнд ирж байгаа энэ ойрхон дорнодын хямралаас бидэнд ирж байгаа ихний сургамж стратеги нөөц баг байх. Энэ ноцтой зүйл. Хоёрдугаар 60 хоногийн нөөцтэй байх шаардлагатай. Гэхдээ яг их хэмжээний юуг хадгалах, сав байх уу, сав барих юм тийм хөрөнгө оруулалтууд шаардсан. Дээрээс нь эн чинь бас нэг нефт аваад хийчихвэл тэн чинь бас л бидний хувьд бас хөрөнгөө зарцааж байгаа нэг хэлбэр. Тэгээ энэ дээр стратеги нөөц гэж юу хэлэх үү гэдэг дээр анхаарах. За хоёрдугаар бид нөгөө нефт бүтээгдэхүүний хэрэглээ талдаа бид зайлшгүй анхаарах зүйл болж эхэлж байгаа юм байна. Бид нефт бүтээгдэхүүнийхээ хэрэглээ жил болгоо өснө нэмэгдээд байгаа нь мэдээж үйлдвэрлэлөөсөө нийгэм хөгжиж байгааг илэрхийлэл маш автомашин нэмэгдэжээ. Гэхдээ бид илүү их цахилгаан машин, ногоон эрчим хүч энэ чиглэл рүү илүү их явах юм бол бид нөгөө хэрэглээг нь жоохон танах, зохисгүй хэрэглээг нь багасгах гэх мэт ийм шилжилтүүд. Энэ бол бидэнд ирж байгаа 2 дахь сургамж ажил. 3 дахь сургамж нь бид юу гэдгийг шатхууныг зөвхөн нефтээс гэдэг юм бас тэр үзэл бодлоос нь салаад бид уламжлалт тус газрын тос юу гэдгийг шатдаг занарч мөн нүүс хийжүүлэх, үнээр бензин гаргах гэмтий энэ чиглэл рүү бас бид бодолцож үзмээр л юм байна. Ер нь дэлхийн дээрийн судалгаа байд юм бэл ерөнхийдөө баррел нефт 110-аас дээш 110-аас 110-20-оос дээш байх юм бол шатдаг занараас гаргаж авсан түлшний түлшил эдийн засгийн ач холбогдолтой, үйлдвэрлэлийн ач холбогдолтой байдаг гэж ийм судалгаа бол бас 2-3 жилээр харж ирсэн. Тэгэхээр бид бас нөгөө ийм өөр хувилбаруудтай баймаар байна. Дараагийн түүх идрүүгээ шилжих. Магадгүй нефт гэхээс илүү шатдаг зандараас. Тий, түүнээс хойш нэг дахиад нэмж ёнкс тавиад тийм газар дээр бензин хийн гэсэн үнээс бас жоохон зайлсхиймээр юм байна гэж. Энэ ойрхон дорнодын хямрал бол бидэнд одоо яг миний бодлоор нэг ийм 3 сургамжийг бол өглөөл гэж харж байна. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьслаа өгснөд баярлалаа. Тэгэхээр ойрхон дорнодын бүс нутагт үүсэж байгаа асуудал хэрвээ цаашдаа даймжирч хурцдах юм бол Монгол улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ? Ялангуяа одоо хятадын одоо эдийн засгаас тодорхой хэмжээгээр хамааралтай болчиход байгаа Монгол улсын хувьд энэ асуудлыг хамаарлыг харилцсан одоо анхаарч одоо цаашдаа арга хэмжээ авах шаардлагатай гэдэг дээр та судлаачийн байр суурь илэрхийлээ. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар хятад судлаач, олон улсын судлалын доктор Баатар хүү оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.